Өмнөх Windbreaker цувралын үйл явдлыг цөөн үгээр тайлбарлавал. Анхныхаа дууг юу гэсэн бэ? Юу гэсэн бэ мөн нохоо. За тэгээд нэг иймэрхүү юм болсон байгаа. За тэгээд хэдүүлээ олон юм яриад яах вэ? Шууд гол бичлэг рүүгээ орцгоо. J. Joe Winnie Dog Shelly Манхва сонсохын үзүүлж За сүүлийн бүлэг дээр манжээ гэртээ харж байгаагаар төгсдөг билээ. Гэртээ орж ирээд дүүдэ жоохон зэмлүүлж аваад шүршөд орохоор яваад жоохон бодлоо. Өнөөдөр уралдсан анхных юм шүү. Тэгснээр мөр мэрэгчлээ уралддаг шээс тэ. Тэгэл амар сүртэй тол руу орж мараал кино. Тэгээд ямартай ч маргааш нь боллоо сургууль руу гэрээсээ хөдлөн. Энэ ихтэй өдөр шөнө айгүй хурдан өнгөрөх юм өө. Мия автобусанд явж байхдаа л дуун жоожийг хальт харчаад бас улаагаад байгаамаа. Уулын доомтож бас таард юм л да. Ирхмээ эднэрийг зүгээрээ дайраад гарчих уу. Хамаалгаа. Хүй. Би ч гэсэн дуутаа олмоор л штэ. За тэр ч яах вэ? Тэгэл цаашаа явж байгаад дугуй унж байгаа захиралтайгаа дараа цуг цаашаа сургууль руу явдаа. Хойр зөөрөө юм ярьсан шигээ явсаар байгаа сургууль дээр хүрээд ирнэ. Яг хичээлийн дундуур коридорт меню чийтэй хальт таарчаад өчигдөр тийжийг болгож өгсөн байлээ. Сайн байлаа эдэргээд багаахаа охин сугтсан цаашаа яваад. Иймэрхүү байдлаар хичээлийн бас нэгэн өдөр дуусваа. Сургуулийн урдаас хөдөлгөх гээд байжсэн ч доом жигс дууг нунжлах гэсэн чинь өөдөөс харахчгүй яваад гэнэс. Тэгэл дуутайгаа явж байсан чинь нөгөө тийжээ тэгээд нөгөө хоёр сууны үстэй таарчдаг хгүй. За юу анда зөвлөлийн дарга. Өчигдрийн уралдаанаас л бэртээ унтч чадсангүй тэргээл үгээр өдөж байсан чинь манжээ таньдгүй хэмбэ гэж бас. Нөгөөх нь уурлал дууг нь гинт хөшгөлөөл авсан чинь манжээ уурандаа зүрүүлээ нэг зөхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөл нь болчих. Энэ үед нь доом гарч ирээл нөгөөдөлийг нь айлгаал явуулчихд. Энэ ихтэй доом бас нэг муу нэрээр алдартай бас нэг жоох эвгүүл гар юм шиг ба. Энэ үед нь меню TG-тэй зөрөөл хурж ирээл юу болов өдргээл тэгсэн чинь доом ч өөрөөс JX-т амар аварлаа шүү дээ. Магтас гардаг байхгүй. Тэгэл нөгөө ёс чинь гэрт нь хүргээд өгөө гэдэг. Үгүй гэж магилж хагаад нэг сайн зөвхөлж аваад ухаалцчих байхгүй хөргөө. Тэгэл одоо яах хэтрэгэл байжсэн чинь. Дүүн яг зөрж таардаг байхгүй юу? Тэгсэн дүүн ахыгаа ухаалцсан. Хажууд нь хоёр эвгүүгээ зөксөд харна. За яг зодуулчилчтэй гэж ойлгохол зүгээр ахыгаа хаяа авчдаг нас. Амиа хүрвэ. Манай хоёр нөгөөхнийг нь хараал жоохон танил харагдуулдаг. Тэгэхээр нь гардаж аваад дүүг нэг тэнэжээл болсон юм а тайлбарлчаал цуг гэрлүүн явлаа. Гэрт нь очсноо л Жэгийн нүрийг эмчилж байгаа нэрээр баахан зүгээр линтээр овоолаа дүүргээ хийдэг шээс. Ойр тойронд нь юу байна тэргээл үзэж байгаа л нэг жаста зураг өсөхгүй. Тэрийн тэгэл хараа үзсэн чинь Жэгийн тусч ирээд наата 50 тойр одоо яваа. Юу уралдаад байгаа тэргээл гэсэн чинь нөгөө хоёр ком дээр зүгээр нэг болохгүй юм татчихдаг юмс. За тэр жоохон нэг юм болсон юм байна. Нөгөө хоёр нь тэгэл гэрээс гараад цаашдаа жисэн гоё андууд бай. Чэстэ гоё гаяа. Тэгэл найзлал авч байгаа байхгүй. Тэгэл минутын доомоос салж шивчээ нэг үнтэй уцаар ирж. Zephyros бүлгийнхнийг бүгдийн дуу тэгээд нэг үнтэй ярьж идэг л да. Тэгэл оройнч болол Zephyros-ийн цуглаад минь хүлээж авах зур тийжээ төрүүлж өрчөрчээл. Минь үгээр өдөж байгаа. Баяалын батцаан ч нөгөөлөгчээр. Уулын жүүн минь өмөрөд л байгаа шаас. Тэгэл минь ч гинт хурж ирснээр тийжийг шууд зөхөж авал. Бүлгийн нэр бастаадлгүй хурдангаар ганц уралдаанд ялагдчихад хүн зоддаг арчааг байна. Манай бүлгэнд хэрэггүй л гэн. Тэгсэн чинь энэ бүлгийн гайууд чинь мань минут биш тийжэд илүү дуртай юм шиг байгаа. Гарахыг хүсгүй байгаа байхгүй. За тэгвэл за боли олон юм хуцаад явах зүгээр уралдаа шийдчихэ. Сааны ахлахын эсрэг тэгээ нөгөө тийжигийн нөгөө нэг сурвал нөө уул ахлахын 3 эсрэг 3 маргааш оройн хоорондоо бөөхө уралдъя гэдэг цаг тавлахаар болчтой. Маргааш нь тэгэл минут юм хоёрч үлдсэн нэг үнэ хаанаас болох уу? Уул нь 3 байгаад тэгэл тэгсэн чинь хэдүүлээ менугийн хөлбөмбө эртэлтэй байгааг олж мэднэ л дээ. Тэгэл нөгөө зөвлөлийн дараас гойчул яа гэсэн чи яах юм бэ л гэдэг чинь. Энэ үед нь яаж яд бүр санаа зовоос хөөж өвчин намдагч тэр наалтай очиж өгөөл
доомч хүртэл жийт үнэн дотоо. Өчигдөр комны дэлгэцээр найзалсан л гэж аа. Зүү орон жийтэй уулзаал минь бид хоёр тийжтэй уралдаар болсон. Чи бид хоёр туслах уу гэхэд бас үгүй л. Инжект яагаад ийм их зантаар дурак юм бэ? Тэгэл зүүн чи яг ядч нэг ирж магадгүй гэх нэг хөөрх найдлага тавиад байгаа байхгүй юу? Тэгэл яг уралдааных нь яг болох газар орой тэгээд хэдэн цагаас уралдах гэтрэн гээд бүгдийг хэлээд яваад өгдөө. Оройн ч болж уралдаа эхлэх цаг болоо J90 болохоор минут 2 ч 2-3-аар үдэлцгээр болдог л та. Нэг уу ирсэн байдаг нь Paprika гэдэг ютубер бүр лайвчлаг хийгэр болсон уралдааных нь тухай. За тэгээд уралдааных нь дөрөв ер нь танд тэгээд нэг товч танилцуулжээ. За энэ болохоор ингэж байгаа. Тодорхой маршрутын дагуу хоёр багийн гишүүд тодорхой нэг замыг туулаад нөгөө өндө гэрэлтдэг буугч дамжуулах маягаар тийм өөхөө уралдахгүй. Харин мэдээж энэ хоёр багаас хамгийн түрүүнд хүмүүстэй дамжуулаад замаа дуусгаж чадсан нь ялах байгаа. Эхний хэсэгт манай талаас зүүн эхлэх бөгөөд хаалц уралдах нь болохоор уул сургуулийн нэг сургуу аа гэд. Тэгээ үлдсэн хоёрыг нь болохоор минь ганцаараа гаргалнаа л гэн. Тэгэхгүй хөлн бэртэлтэй одоо яах ч юм уу. Тэгэл жоохон байж байгаа уралдаа маань эхлэхээр болоо өмнө нь болсон уралдаан шиг араагаа газар хайснаар эхэлнэ. Зүүн эхлэх хэсэг дээр нөгөө гаяыг ардаас нь салахгүй дагаал яваад дэгхгүй юу? Тэгэл яагаад тэгж ийна гэсэн чинь дугуй спортод нэг тийм салхиах гэдэг юм байт юм лээ л дээ. Яг тэгж урд байгаа хүнээрээ салхихаалх болсноор одоо салхины ирж байгаа инерцийн хүчийг багасаад яг өөрийнхөө хүчийг гамж байгаа гэж хэлж байна. Хүчийг гамж байгаа гэсэн үг байхгүй юу? Яагаад тэгж ийна гэсэн чинь яг тэгж явсараа сүулт нь нөө хүчээ гамцмаа юм чинь айгуу тийм тамир тэнхэн айгуу нөөцлөгдсөн байгаа штэ. Тэгж яхад яг уралдааны сүүлсгэр шийдвэрлэх үеэрээ хам хүчээ гаргаад ер нь гейм ченжер буюу хам хүчээр оролдох хэлж байгаа гэсэн үг юм билээ. Харин тэгээд зүүн болохоор хам хүчээ гамсан нэг шалтгаан нь болохоор өксүр зам дээр хам хүчээ гаргах гал байсан мэт юм л дээ. Угийн өксүр зам яг өөрийнх нь давуу тал гэж ярьд юм л. Тэгэл зүүн чин төрүүлж яг тэр өксүр замаа дуусгаж хурц ирчээд минут саваагаа дамжуулаад яваад. Тэгээд яг юм байна минут угийн хурдтай юм болохоор нөгөө хаалц уралдаж исэн шар устыг гүйцээ тийжиг өнгөрөө яваад өгдөхгүй. Зүүн чаваас минугийн хөлөнд нь санаа зовоо суугаад. Сайн найз гэвэл ингээд зүүнийг л хэлдэм байх шүү дээ манайхаа. Тэгсэн лай болж яг тэргүүлж явж исэн минугийн урд нэг хар муур орж ирээд минуг маань ослуулаад цааш уралдах боломжгүй болгоод та. Энэ үед чинь тийж нэг ганц боломж олцсон гэсэн. Яг хажуугаар нь эрэмдэггүй л гэж хэлээ цааш сүнгэнэл яваад гэж байгаа. Та нар тэгээ ялагдах нь бараг баттай болчлоо дөө гэж бодож байна уу? Гүү ихгүй юу да. Манж яг цагаа олоод хүрээд ирсэн байдیں۔ Тэгээд хүүр чинь нэгэнт л ингэж ирэх байсан бол анханасаа тгийа тэргээд уралдахгүй янцглаа зүгээр энэ яг цүн дээр явах уу. Тэгэл айгу сүртэй минугаас буугавчин аваад за чи амарчи би тэр тийжиг чинь зүгээр болгоод өгё гэж цаашаа яваад. Тийжиж бүр үнэн санаа амарч дөрөөгөө жийсэн шигээл байжсэн чи араас нь жиг ирж байгаа харчаа сүнсээ заллаа наа чаас. Тэгэл жоохон байж уруу зам дээр хүрээд ирдэгхгүй ойлоо л да. Тийж чи нөгөө нэг өмнө хашаа мөргөж унссан тараамагаас болоод өлегтэй чийж чадахгүй хальтайл торомсолж байгаа чийд гүцэгдэд очив. Тэгсэн чинь манжээ болохоор урд дугуураа тэнхлэг 180 эргээд урд нь гарцсан. Уул нь яг инхийг болохоор rock walk гээл тэгдэм байл л та. Тэгсэн би бол хайгаа олоогүй. Яг YouTube дээр бол байдгүй юм л. Яг тэгж урд нь гарч яваад төрүүлж уруу замын эцтэй шарваад манжээ зогсчихноо. Солиотой үрчдийг өхмөр байгаа мó гээл тийж торомслаа зогсдог байхгүй. Чи юу төсөн? Чи миний дууг сүүл төшгөлсөн байхаа. Одоо шулуун зам дээр хэн хурдан бэ гэдгийг үзчихье. Хэрвээ ялагдвал дугуйгаа биш өөрийгөө л буруутгаарай гэж шулуун зам дээр уралт харуулдаг. Тэгээд уралдааны үр дүн нь мэдээж манжээ их давуугаар төрүүлж барайнд орж ирдэг. Тэгсэн чинь сонио гаруй жигч болохоор уралдаанд оролцох эсгүй байсан. Анханасаа 2-3 гэж тохирчоод инх ёсгүй үстэй тооцохгүй гэдэргээл маягилжсэн чинь минь болохоор за болиё. Зүгээр надад энд байх ямар ч шалтгаан алга би одоо шинэ найзуудтай болсон гэд Zephyrus багаас өөрийн хүсэлтээр гарч байгаагаа мэдэгддэг. За өнөөдрийн миний эдитэлж бэлтгэсэн бичлэг маань энэ хүрээд дуусч байна.
Өнөөдрийн бичлэг маань Ветүний маань 16 дахь chapter дээр явж байгаа бөгөөд та бүхэн хэрвээ хэтэрхий богино байна гэж урам уурсан бол битгий гуниглаарай. Дараагийн бичлэгүүд маань яг edit дундаа явж байгаа бөгөөд нэг зүйл сонирхолж хэлэхэд дараагийн бичлэг Лукисм ертөнцтэй холбоотой болно. За тэгээд өнөөдрийн миний бэлтгэсэн бичлэг хэрвээ танд таалагдсан бол лайк дарж subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.